За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд үеийн ажил гэдэг нэр томьёо маань шинэлэг сонсогдож магадгүй. Энэ үеийн ажлаар үе тэнгийн дээрхлэлтийг бууруулах боломж байна гэдгийг бол газар зүүн багш миний бие математикийн багш Амар Жаргал багш маань бид хоёр нэг үе дээр багшилдаг багш нар учраас хамтраад энэ 3 жил хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа судалгааны ажил болгоод ирсэн байна. За, илтгэлийн маань бүтцэн энэ хэсгээс бүрдэн. Тэгвэл сэдв сонгосон үндслийн хувьд болоод ирэхээр 2022-оос 25 онд сургалтыг дэмжих үйл ажиллагаагаар дамжуулан сурагчдын хамтын оролцоонд суурилж үеийн багш нарын нягт хамтын ажиллагаа чиглүүлгээр тодорхой үр дүнгуудад хүрч чадсан. За, үеийн сурагчдын бие биедээ хандах хандлага эргээр өөрчлөгдөж, найзлах, нөхөрлөх, хүсэл тэмүүлэл бий болж, харилцан ойлголцож нэгдэн нэгтарч байсан явдал юм гэж үзэж байгаа. За өнөөгийн байдлын хувьд бол хараад үзэхээр сурагчдын багаар ажиллах чадвар сул байдаг. За хүүхэд бүрийн өөрийгөө нэг хөгжүүлэх боломж нь хязгаарлагдмал байдаг. Үе тэнгийн дээрлэхэлтэнд хүртэх эрсдэл өндөр байдаг. Судалгааны ажлын маань үр дүн яаж гарах вэ гэхээр багийн ажлаар хүүхэд бүрийн оролцоо идэвхийг нэмэгдүүлж бие биедээ харилцан хүндэтгэлтэй хандах боломжийг бүрдүүлэхэд оршиж байгаамаа. За түлхүүр өг маань дараах 4 хэсгээс бүрдэж байгаа. За, судалгааны маань үндэслэл юу юм гэхээр үеийн ажил гэдэг маань 2022-23 оноос эхлээд манай сургуулийн менежментийг сайжруулах төсөлд хамрагдаад бүтэн жил бүтэн яг сургуулийн удирдлага багш ажилчтайгаа ингээд сургалтанд бүтэн жилийн хугацаанд хамрагдсны дараагаар за сургуулийн менежментийг сайжруулахын тулд байгууллагын соёл гэдэг зүйл дээр анхаарч төвлөрч ажиллах хэрэгтэй байна. Үүний тулд сургуулийн соёлыг хэрэгжүүлэх хамгийн гол зүйл бол сурагчдын маань соёл юм байна гэж авч үзсэн. Тэгээд энэ ажлыг дис дараатаагаар үе шатгаар хэрэгжүүлэхдээ яасан бэ гэхээр хэрэгжүүлж эхэлсэн. За түүнийхээ үр дүн өнөөдрийн хэлтгэлээр та нартай танилцуулнаа. За үндсэл маань болоод ирэхээр үеийн ажил, багаар ажиллах чадвар, хүүхэд бүрийн өөрийг нэг хөгжүүлэх боломж, үе тэнгийн дээрлэлтийг бууруулах боломжоо гэсэн юм үндслэлээр судалгааны ажлаа сонгоод за үеийн ажлаар дамжуулаад өсвөр насны сурагчдын үе тэнгийн дээрлэлтийг бууруулах арга замыг бол илрүүлэхэд оршиж байгаа. За судалгааны маань зорилт маань байна. Судалгааны арга зүйгээ бол мэдээлэл цуглуулах, өгөгдөл боловсруулах гэсэн 2 арга зүйгээр авсан байна. За үеийн ажил гэж юу юм бэ гэхээр нийт би өөрөө яг энэ ажлыг хэрэгжүүлэхэд 10 дугаар ангийн багш байсан байхгүй 10-ын В ангийн багш байсан. Тэнгүүд 10-ын А, Б, В гэсэн 3 бүлэг байдаг. Тэгэд яг хамгийн гол тулгамцсан асуудал юу байсан бэ гэхээр манай ангиараа болиол тоглодог гэсэн анги байсан учраас ямар нэгэн уралдаан тэмцээнд ороход нөгөө хүүхдүүд маань ингэдэгсэн. Багшаа заал руу цуг ороод өгөөч. Яг тоглож явах үед та заалан цуг байх юм бол нөгөө заалантайгаа уур амьсгал биднэрт айгүй таатай байдаг. Таныг байхгүй болохоор ингээд заал эсрэгээрээ бидний эсрэг талд байдаг болохоор ингээд жоохон сэтгэл зүйн хувьд хэцүү байдаг гэдэг хүсэлт хүүхдүүдээс маань 7 дугаар ангиас эхлээд ирсэн. За тэгээд тэр асуудал дээр ерөнхийдөө ямар арга хэмжээ авах вэ гэдэг эрэл хайгуудыг хийж явсараагаад энэ үеийн ажлыг бол за хүүхдүүдийгээ нөгөө сэтгэл зүйн хувь 50 байлгахын тулд хамгийн ихэнд А, Б ангитай маш сайн найзлуулж нөхөрлүүлэх ёстой байна гэдэг гарцыг олж хараад үеийн ажлаад миний бие өөрөө ахлаад явсан байгаа. Тэгээд үеийн ажлын маань онцлог гэхээр сурагчдад заавал хөвчрүүлэх 9 дадлыг өөртөө хэрэгжүүлэхээс гадна бусдад үлгэрлэх боломжийг болохоор үеийнхаа бүх хүүхдүүдэд жигд олгосон. За багш нэг анги удирддаг багш биш нэг үеийг ингэж удирддаг 3 ангийг нэг багш удирддаг ийм боломжийг бий болгосон. За тэгээ үеийн ажлаар үе тэнгийн дээрлэхэлтийг бууруулах боломж байгааг бол илрүүлж гаргасан байна. За судлагдсан байдлыг аваад үзэх юм бол үе тэнгийн дээрлэлтийн асуудлыг 100% шийдэж чадсан улс одоогоор бол хараахан байхгүй байгаа. Гэхдээ амжилтанд хүрсэн улсууд бол олон улсын хэмжээнд бас байгаа мөн манай улсын хэмжээнд болохоор өмнө нь зөвхөн юугаар явдаг юм бэлээ. Манай улсын хувьд зөвхөн өмнө нь аян хэлбэрээр яваад тэр нэг тодорхой хугацаанд үргэлжлээл аян нь хаагдаад явдаг байсан бол энэ жилээс эхлээд засгийн газар боловсролын яам цагдаагийн ерөнхий газар гэсэн байгууллагууд хамтраад нэлээд том аян болоод ингээ хэрэгжиж явж байгааг та бүгдээрээ мэдж байгаа гэдэг. За манай улсад судлагдсан байдлын хувьд сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв боловсролын судалгааны үндэсний хүрээлэн болон нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан гэсэн байгууллагууд л судалсан байт юм байна. За сүүлийн үеийн төвөр судалгаагаар сурагчдын 25-аас 30% нь ямар нэгэн байдлаар дээрлэлтэнд өртдөг, харин 10-аас 15% нь бол тогтмол өртдгөө гэсэн дүн байна. За хил амаар доромжлох, гадуурхах, бие махбодын хүчирхийлэл давамгаалж байна гэдэг нь ажиглагддаг. За үүнд болохоор гэр бүлийн хүмүүжил, сургуулийн орчны хяналт болон
цахим хэрэглээний зохисгүй байдал дээрлэгэл гарах гол хүчин зүйл болж байгааг эрдэмтэд бол яг нь тогтоосон байт юм байна. За олон улсад бол амжилтанд хүрсэн улсуудыг харах юм бол Норвеги, Итали, Их Британи, Япон, Өмнөд Солонгос гэсэн улсуудын хувьд болоод ирэхээр үеийнгийн дээрлэлтээр одоо бууруулж чадсан юм туршлагатай улсууд байт юм байна. За сургуулийн соёлын нэг хэсгийг бүрдүүлэгч нь үеийн ажил бөгөөд түүнд оролцогч талууд нь үеийн багш нар болон үеийн суралцагчд байдаг. Тэгээ үеийн ажилд оролцож байгаа субъект нь бол өсвөр насны сурагчдын нийгэмшил нь 10-аас 19 насны ялангуяа 11-ээс 17-наас бие махбод сэтгэл зүйн эрс өөрчлөлтөө зэрэгцэн өрнөдөг бие хүн болон төлөвших шилжилтийн үе байж байдаг. За энэ үед найз нөхдийн нөлөө өсөж гэр бүлээс хараад бус бие даасан байдал нийгмийн дүр төрхөө тодорхойлох хэрэгцээ бие хүн болох нэн чухал бол нэн чухал болж идэг байна. Тэгвэл өсвөр насны сурагчдын нийгэмшлийн онцлогуудыг аваад үзэх юм бол үе тэнгийнхний нөлөө, бие даах хэрмэлзэл, сэтгэл хөдлөлийн доктортой байдал, цахим нийгэмшил, мөн нийгэмшилд нөлөөлөх хүчин зүйлсүүд бол яг нь тулгамжид юм байна. Тэгээд өсвөр насны нийгэмшилд үе тэнгийнхний яаж амьдрах вэ гэдэг энэ болохоор нийгмийн дүр төрх нь бол тал дээр нөлөөлж идэг бол багшийн чиглүүлэг бол хэн болох вэ гэдэг буюу төлөвшил үнэт зүйл тал дээр нь бол нөлөөлж идэг юм давуу талтай байд юм байна. Үе тэнгийнхний үүрэг бол бусдыг дэмжсэн эерэг нийгмийн орчныг найз нөхдийн хүрээнд бүрдүүлэх, багшийн үүрэг бол үе тэнгийнхний сөрөг нөлөөллийг буюу дээрлэлтийг таньж хүүхдүүдийг хамгаалах үүрэгтэй байд юм байна. За тэгээд манай сургуулийн хувьд яаж авч хэлсэн бэ гэхээр сурагчид болон багш нар ярилцж байгаад заавал хэвшүүлэх 9 дадлыг бий болгоё гэдэг. Эдгээр 9 дадлыг бол гаргаж тогтоосон. Мэдлэг, цаг баримтлах, дүрм товцоо өмсөх, гар утасны хэрэглээ зөв хооллох, баруун гарын дүрмээ баримтлах, тэгээ үнэн чудрах хариуцлагатай байх, аривч хямгч байх, багаар ажиллах гэсэн 9 дадлыг бол их хэрэгжүүлнэ гэж бол тогтоосон байдаг. За манай үеийн хувьд бол дараах дадлуудыг онцолж авч үзсэн байдаг. Нэгдүгээрт мэдлэг хүндлэх дадлыг хэрэгжүүлэхдээ яах вэ гэхээр хүүхэд болгоно хүн болгонтой зөв мэдлж чаддаггүй учраас үнийг өөртөө эхлээд зөв суулгахын тулд өөрөө бусдаа өглөө ирээд нийт сургуулийн багш ажилчдаа угтаад 3 ангиас 2-6 хүүхэд өглөө болгоо ээлжилж ирээд угтаж мэдлэнэ. Тэр нөгөө мэдлэг дадлыг өөртөө эхлээд хөвшүүлж байгаа юм, дараа нь болохоор нийтэд зөв үлгэрэл үзүүлж байгаа гэдэг байдлаараа энийг бол ингээд хэрэгжүүлсэн. Одоо энэ өнгөрсөн жил манай төгсөгчд төгсөө явсан бол одоо энэ жил дараагийн үед маань ингээд бас үргэлжлүүлээд хөвшүүлээд явж байна. За хоёрдугаарт нь бол цаг баримтлах дадал. Манай сургууль болохоор энэ 7-50 шугам гэдэг зүйлийг ажилуулдаг. Энэ юу вэ гэхээр хүүхэд хичээл эхлэхээс 10 минутын өмнө сургуулийн тангимд ирсэн байх хэвээр. Тэр нь яаж байгаа юм бэ гэхээр орж ирээд гадны хутлаа солиод хуцаа өлгөөд дараагийнхаа ангид ороод хичээлээ эхлэхэд бэлэн болсон сэтгэл зүйд ямар нэгэн яар сандарч яаж төгсөн байдалгүйгээр байх хэрэгтэй гэдгийг бол бас яг манай үе ингээ хэрэгжүүлсэн. Энэ дээр болоод ирэхээр яг хүүхдүүдээ би өөрөө үеийн ахлагчаар ажилласан учраас чиглүүлгээ дандаа ингээд фэйсбүүкийн хаалттай группээр ингээ өгөө явуулцдаг. Тэгээд тухайн хэсгээс ангиас болохоор нэг хүүхдийг сонгож аваад за энэ сарын энэ улирлын бүртгэлийг болохоор чи хийгэрээ гэж зөвхөн Gmail дээр зөвхөн тухайн хүүхд өөрөө нэвтрэх, бусад хүүхдүүд харах байдлаар тохиргоогоо хийгээ постлоод өгчдөг. Энэ нь болохоор юу гэдгийг би 7-50 шугамаас хоцорсон байлаа гэхэд найзтай хэлээ ч юм уу, гуугаад ч юм уу ямар нэгэн байдлаар аргалах тийм нөхцөлийг бүрдүүлж өгөхгүй шударга байх зарчмыг бол шаардж исэн. За 3-дугаар дүрм товцоо өмсөх дадлыг бол хүүхэд болгонд тавьсан. Дүрм товц өмснө гэдэг нь нэг ялгарлан гадуурхах байдал. Ялгаатай байдлыг багасгах зорилготойгоор дүрм товцыг бол өмсүүлсэн. За мөн яг ингэж бүртгэж яваад үнийгээ болохоор 14 оноод эсвэл 21 хоноод аль нэг багш маань ахлаад бол их хүүхдүүдтэй үеийн хурал дээрээ ярилцаад дүгнээ явуулдаг. Энэ ажлыг хэрэгжүүлсэн бас эерэг үр дүнгууд гарсан. За гар утасны зохистой хэрэглээг бас дадал болгох шаардлагатай байсан. Ахлах ангийн хүүхдүүд маш их утас хэрэглэдэг учраас тэгээ энэ дээр мөн л ангийн нэг хүүхдийг сонгоод тухайн хүүхдэрээ бүртгэлээ хийлгээд тухайн хүүхд маань дандаа шударгаар хийгээд тухайн сард хэн яаж ажиллах вэ гэдэг миний бие өөр ингээд сонгоод тухайн хүүхдэд болохоор яг үүрэг хариуцлагын нийт хүүхдүүдэд зарлаад тодорхой тавьчихдаг юм давуу талтай байсан. За ингээд ирэхээр эхний 3-4 дадлыг болохоор ингээд яг тодорхой хэрэгжүүлчихэд 9 дахь дадлаа болохоор бидгээд шууд авсан. Дундлын дадлуудаа болохоор 9 дахь дадлаа буюу багаар ажиллах чадварыг хөгжүүлэх явцдаа бусад дадлуудаас дунд нь шигтгэж өгөх боломжтой байна гэж харсан. За тэгэж харснараа
багаар ажиллах чадварыг болохоор дараах байдлаар хөгжүүлсэн байна. Би жоохон ханиадтай болохоор өнөөдөр нэлээд даарчлаа. За тэгээд хамгийн гол ажил маань юу байсан бэхээр нэг хүүхэд нэг ажил гэдэг ураа хэрэгжүүлсэн. Энэ ерөөсөө яасан гэхээр би 2010 боловсролын байгууллагад 18 жил ажиллахдаа 16 жилийн ангид ажилласан. Тэгэхэд хүүхэд болгонд манлайлах боломж жигд олддог байхгүй юу? Жишээ нь ангийн даргаыг нэг хүүхэд нэг юм уу 2-3 жилээр хийж явсараад ингээд дуустдаг бол 2017 онд төгсгсөн анги дээрээ би нэг бодлого баримтлсан нэг хүүхдийг нэг жил ангийн дарга хийлгээд үтсэн. Тэнгүүд хүүхдүүд их сургуулийн оюутан болж ирчээд өөрсдөө тэгж хэлжсэн аахгүй багшаа нөгөө ангийн дарга болохдоо сурж исэн хийж исэн зүйлүүд маань очоод би хэсгийнхаа дарга болсон бас ангийнхаа дарга болсон. Энэ нь өөрийгөө нэг багшид өөрийгөө таниулах болон андайнцуудаа өөрийгөө таниулахад аюул том алхам болж өгчөөсөн гэдэг зүйлийг буцаж ирээ ярьжсэн дээр нь үндэслээд яг энэ нэг хүүхэд нэг ажлыг удирдъя гэдэг ураг одоо дэвшүүлээд багаар 68 хүүхдээ санамсаргүй байдлаар 10 багт байгаа. Тэр 10 багаа болохоор нэг үйл ажиллагаа эхлэхэд би ахлагчаар ажиллаад энэ үйл ажиллагаа дуусгаад дүгнэлтийн урал дээр дүгнэлтээ хийгээд багийнхаа дараагийн хүүхдэд ахлагчийн эрхээ шүү шилжүүлээ явуулдаг байсан энэ давуу талыг олгож өгсөн. За тэгээ манай үеийн хийсэн нөлөөллийн ажил болоод ирэхээр нийт сургуулийн удирдлага, багш, ажилтан, сурагч, эцэг эхийн хүрээнд бол яг нь эерэг нөлөөг үзүүлж чадсан учраас ингээд тасралтгүйгээр одоо ингээд хэрэгжээд явж байгаа гэдэг дүгнэлтийг бол хийж байгаа. За ингээд багаар хуваагдаад тухайн үйл ажиллагаанаас шалтгаалаад ямар үйл ажиллагааг аль орчинд хийх вэ гэдгээс шалтгаалаад ингээд хүүхдүүд маань дүгнэлтийн хурлаа багаараа босчоод энэ үйл ажиллагаанд манай баг ингэж оролцсон ийм асуудал тулгарлаа. Манай багт ийм давуу тал байлаа гэдэг өөртөө дүгнээ ярьчин. Тэгээд сургалт үйл ажиллагаа, хурлын үйл ажиллагаанд ерөөсөө 3 багшийн аль нэг нь удирдаал явчихна. 3 багш гуруулаа тэнд оролцох шаардлага байхгүй. Тэгэл аль завтаа байгаа нь ээлжлээд яг ажлаа тэнцвэртэй байгаад ингээд чиглүүлээ явцдаг энэ давуу талуудыг үүсгэсэн. Хоёрдугаар манай үеийн ажлын бас нэг хүүхдүүдийн маань нэгтгэж өгсөн хамгийн том үйл ажиллагаа спортын үйл ажиллагаа байсан. Олон төрөлт спортын үйл ажиллагааг яг нөгөө халимаг багаараа хийгээд нэг хүүхэд нэг төрөлд оролцоно гэдэг шаардлага тавьчихж байгаа байхгүй. Тэнгүүд ямар ч спортоор хичээлэх дурггүй би жишээ нь за манай багийнхан багийн спортод орсон учраас би даан тоглох юм байна. Би эсвэл нөгөө дардал шидэх юм байна гэдээ ингээд бэлтгэлээ хийгээ явдаг. Хариуцлагатай болдог ийм давуу талууд харагдсан. Мөн юу яадаг юм бэлээ. Ингээрээс бас нэг давуу тал нь юу харагдсан бэ гэхээр юу яаж ирдэг. Би 11-ийн Б-гийн одоо номуулан гэдэг хүүхдийг багшаа ингэ гой дуулдаг хүүхд гэж мэдээгүй. Баг болсон чинь номуулан ч үнэхээр гой дуулдаг хүүхд байсан байна. Намууна айгүй гой бүжгэлдэг хүүхд байсан байна гэд ингэж би бинээ эргээр харах боломжууд бол их зөндөө нэгдэж өгсөн. За энэ ажлууд маань үр дүнтэй болсон учраас эцэг эхийн зөвшөөрлөөр бид бас ингэж хамтын үйл ажиллагаа 3 ангиараа аялалд явна, 3 ангиараа туршлага судална, 3 ангиараа ихтэй сургуулиудаар зочлно гэсэн ийм үйл ажиллагаануудыг үе шаттайгаар бол амжилттайгаар зохион байгуулсан. За бас нэг гол ажил маань одоо сургуулийн хэмжээнд бас үргэлжлээд явж байгаа гол ажил бол ариун цэргийн цаасны зөв хэрэглээх нийт багш сурагчдаа одоо дадал болгох ажлыг эхлүүлээд тухайн зүйлээрээ тухайн сэдвийн хүрээнд болоод ирэхээр хүүхдүүд баг болоод ирээл хийгээд тэр ирээлээ сургуулийн хаягнаас бас ингээд нийтэд түгээсэн юм давуу талууд болсон гэж үзэж байгаа. За багаар ажилласнаар багийн ажилд ямар үр дүн гарсан бэ гэхээр багийн ажиллагаанд оролцсноор сурагчид өөртөө итгэх итгэл бол мэдтгүүц нэмэгцээ. За мөн ганцаардл эрс багассан. Энийг болохоор яг өөрийнхөө ангийн сурагч гэдэг хүүхэд төр хэлнэ. Аавтайгаа хоёулаа амьдардаг. Ерөөсөө тусгаарлагдмал. Тэгээд сургуулийн орчинд хинтээч дуурдаггүй. Гэртээ бас ерөөсөө олон нийтийн ажилд ерөөсөө оролцдоггүй хүүхдээс аахгүй. Тэнгүүд багийн үйл ажиллагаанд багт оруулаад хариуцлагатай болгочингууд хүүхэд маань ерөөсөө 12 дугаар ангид бол давтлага хийгээд найзуудтайгаа найзлаад ангиас бол салахгүйгээр тасралтгүй суусан гэдгийг бол би нэг бол бодит үр дүн гэж өөрийнхөө хувьд бол дүгнж байгаа. За тэгээд би төвдөө үзэлтэй хүүхдүүд бас байгаа гэдэг чинь бүх ажлыг аливаа ажлыг багаас ингээ удирдаад манлайлаа сурцаг багшаа би л болгоч би энэ ажлыг зохион байгуулъя гэдэг байсан хүүхдүүдийн хувьд болохоор яасан бэ гэхээр за чи багштай энэ удаагийн ажлыг хариуцлагатайгаар зохион байгуулад үр дүнгээ хилцүүлсэн учраас одоо энэ удаа чи багийн идэвхтэй гишүүн байна гэдэг байдлаар ингээд оролцуулчаар бас ингээд хүүхдүүдийн бие биенээ хүлээн зөвшөөрөх өөрийгөө шинээр нээн таних юм боломжуудыг бол их бий болгох юм байна гэж харсан. За тэгээд ийм судалгаа авсан байгаа.
Үед яг энэ нөгөө нэг сэдв маань өөрөө үеийнгийн дээрлэл гэдэг манай 68 хүүхд ингээд 68-аар найзлаад ирж байгаа учраас яагаад эдгээр ингээд найзлаад ирв? Эдгээр дунд ямар нэгэн цаана ямар нэгэн сөрөг асуудал байна уу гэдээ асуугаад үзэхэд одоо үеийнгийн дээрлэлтэнд өртөж байсан уу гэхэд тийм гэж 11% нь харин үгүй гэдэг дээр 89% нь. За тэгвэл манай сургуулийн үеийнгийн дээрлэл байдгүй гэдэг асуултан дээр 41.3 нь бол тийм. За мэдгүй гэж 44% нь үеийнгийн дээрлэлтийг бууруулах аль арга хэмжээ илүү үр дүнтэй вэ гэж үзэж байна вэ гэхэд танхимын сургалт, цахим сургалт, үеийн ажил гэд 27% ороод ирсэн, тандан судалгаа, тэгээд сурагчийн өөртөө ихтэй байдал гэсэн зүйлүүд ингээ хүүхдүүд өөрсдөө тодорхойлоод гараад ирсэн байна. Мөн энэ асуудлыг болоод ирэхээр нөгөө задгаа буюу хүүхэд болгоноос ингээд өөрсдөө санал бодлоо бичих байдлаар ингэж авсан. За энэ дээр бас яг нөгөө хамтын ажиллагаа гэдэг хэсэг маань ороод ирсэн байгаа учраас багийн ажил маань нэлээд үр дүнтэй явжээ гэж үзэж байгаа. За дүгнэлт зөвлөмжийн хувьд аваад үзэхээр судалгааны үр дүнгээс үзэхэд хүмүүс бие махбодын гэмтэл авахаас илүүтэйгээр сэтгэл санааны болон цахим орчны дайралтанд өртөх магадлал хамаагүй өндөр байна. Иймд цаашид сэтгэл зүйн боловсрол олгох, за цахим орчны зөв хэрэглээ болон бусдыг үг хэлээр доромжлохын эсрэг одоо соён гэрүүлэх ажил хийх шаардлагатай байгааг энэгүй үгдэл бол яг нь харуулж ийн гэж үзэж байгаа. Тэгээд манай сургуулийн багш нар болохоор 1-ээс 12 дугаар анги дээрээ яг тэнцүү тоогоор үеийн одоо механизм, үеийн системд хуваагдаж ажилладаг. Тэгээ бүх багш нараас авсан асуултаа танилцуулъя. Энэ болохоор яг дунд ахлах ангийн багш нараас авсан асуулт нь байгаа. Тэгэнгүүт энэ дээр үеийнгийн дээрлэл байдаг гэж үзэж гинөө гэхэд энэ дээр 93.3% нь бол байдаг гэж үзсэн байгаа. Тэнгүүд үеийн ажил зохион байгуулснаар үеийнгийн дээрлэлтэнд хэрхэн нөлөөлж байна гэж үздэг вэ гэхэд үеийн ажил бол 93.3% та буюу хүүхдүүдийн үеийнгийн дээрлэлтэнд эргээр нөлөөлж байна гэдэг одоо хариу гарсан. Тэгээ сурагчдад хамт олонны одоо нэг хэсэг гэдгийг мэдрүүлэхийн тулд багш нарын хувьд болохоор багаар ажиллах чадварыг багш нарын өөрсдийнх нь багаар ажиллах чадвар харилцан адилгүй байдаг. Тэгээ энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд яадаг вэ гэхээр ажлын байран дээр болон цахим талбарт өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, тэгээ бие биенээсээ харилцан туршлагаа солилцох, тэргүүн туршлагатай багш нараасаа суралцах. Одоо жишээ нь багаар ажиллах чадвартай багшигаа би өнөөдөр үеийнхээ ажил дээр дуудаад багш манай үеийн ажил ийм сэдвээр ийм чиглэлээр явна. Та манай үеийн ажил дээр оролцоод одоо чиглүүлээд өгөх боломж байна уу гэхэд манай сургуулийн багш нар шууд нээлттэйгээр хамтарч ажилладаг ийм одоо төвшөнд хүрсэн байна. За үеийн ажлыг хэрэгжүүлснээр багш нарын хувьд юу болох вэ? Ямар үр дүн гарах вэ гэхээр үеийн ажлыг дараах одоо 4 чиглэлээр явуулдаг болсон. Бүр сайжраад улам системтэй болоод за сурлагын агц амжилтын чиглэлээр, хүмүүжил төлөвшлийн чиглэлээр, соёл хандлагын чиглэлээр, эрүүл мэндийн чиглэлээр гэсэн ийм 4 чиглэлээр багш нар маань хүүхдүүдтэй үйл ажиллагаа явуулж байгаа. За үеийн багш нар болохоор 4 чиглэлээр 14 хоног тутамдаа одоо нэг удаа хүүхдүүд рүүгээ чиглэсэн 14 хоног тутамдаа нэг удаа нөгөө өөрсдийнхөө ажлаа сайжруулах, төлөвлөх юм ажлыг бол хийдэг систем рүү одоо орсон байна. Суралцагчдын хувьд ямар давуу талууд бий болж байгаа вэ гэхээр сурагчид үеийн ажилд идэвхтэй хариуцлагатай оролцдог болно. Хүүхэд бүрийн цагийн менежмент сайжирч, хувийн зохион байгуулалт сайжирж байгаа. Нөлөөллийн болон хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцсноор цахим ур чадвар сайжирна, үеийнгийн дээрлэлтэнд өртөх магадлал буурна, зөв харилцаа, зөв хандлагатай иргэн төлөвшнө. За үүний үр дүнд болоод ирэхээр зөв харилцаа, зөв хандлагатай иргэн төлөвшсөний үр дүнд үеийнгийн дээрлэл гэдэг зүйл бол яг нь боддоор бурах боломж байна гэдгийг манай үеийн багш нар болон манай сургуулийн багш нарын хувьд бол авч үзэж байна. Тэгээд анхаарал тавьсанд баярлалаа.